Өнөөгийн нийгэмд залуучуудын дуу хоолойг сонсож тэдний өмнө тулгамдж буй асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх нь чухал асуудал болоод байгаа юм а. Ховд аймгийн тухайд гихтэл 90 мянга орчим хүн амтайгаас үүний 30 гаруй мянга буюу нийт хүн амын 35.5%-ийг 15-аас 34 насны залуус эзлэж байна. Иймээс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эв дээрээдүү залуучуудын зөвлөлөө санаачлан залуучуудад сумын хөгжил уулзалт хэлэлцүүлгийг аймгийнхаа 17 сумын залуусын дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд 2 сумын 100 гаруй залууст хүрч ажилласан байна. Тэгвэл энэ удаад аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх залуучуудын зөвлөлтэй хамтран уг уулзалт хэлэлцүүлгийг буянт 1004 сумдад зохион байгууллаа. Залуучууд өөрсдийн тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, нэгдэн нийлэх, орон нутгийн түвшний шийдвэр гаргах үйл явцад оролцох, шийдвэр гаргагчдад нөлөөлөх бүтцийг бий болгох зорилготой уг уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоо ба түншлэл, эрх хандлага, эрх харилцаа сэдвүүдээр мэдээлэл хийж 150 гаруй залууст хүрч ажилласан байна. Тэгээ бид нар ерөнхийдөө бол залуучуудыгаа идэвхжүүлээд цаашид шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд доктортой оролцдог байгаасаа өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэдэг байгаасаа гэдэг хүслийнхаа үүднээс энэхүү үйл ажиллагаа ерөнхийдөө зохион байгуулалт явж байгаа. Үүнээс гадна тухайн сумдын залуусын өмнө тулгамдж буй нийт тэргуунд шийдвэрлэх хэрэгтэй байгаа 3 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Өөрөөр хэлбэл залуучууд 3 баг болж хуваагдан хэлэлцүүлгээр сумандаа тулгамддаг шийдвэрлэх боломжтой асуудлаа харилцан ярилцаж санал бодлоо солилцсон юм а. Бид бүхэн одоо нэгдэж залуучуудын дуу хоолой болж орон нутагт тулгамдж байгаа асуудал, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого энэ тал дээр одоо залуучуудын дуу хоолой болж иргэдийн төлөөлөгч турал одоо ийм асуудал дэвшүүлэхийн бүрэн бололцоотой болж байна. Одоо залуучуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дээшээ шийдвэр гаргах төвшөнд бид нэр өөрсдийнхөө саналыг бас ингээд уламжлаад нөлөөлнө гэдгээс бид нэр ингээд ярилцж байна. За яг одоогийн байдлаар бол залуучууд руугаа чиглэсэн гэхээр ерөөсөө л дандаа спортын төрлийн тэмцээн наадам хавар намарт одоо ингээд уулзалтууд болсон ч гэсэн тэгээд багууд хоорондоо ирээд концерт тоглоод юм уу баярын үйл ажиллагаанд л оролцдог. Өөр илүү ямар нэгэн тийм яг залуучуудыг хөгжүүлдэг тийм клуб ч юм уу байгууллага ч юм уу тийм бол байдаггүй. Тухайлбал хэлэлцүүлгийн хүрээнд дээрх 3 сумдын залуучуудын төлөөлөл, залуус руу чиглэсэн сонирхолтой үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, сумдад залуучуудын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, гарааны бизнесийг бодлогын түвшинд дэмжиж ажиллах, халуун усны асуудлыг шийдэх, спорт зорилбоор барих, лекц сургалтыг дэс дараатай тогтмол явуулах зэрэг саналуудыг гаргасан юм а. Иймээс гарсан саналыг нэгтгэн сум орон нутаг цаашдаа ямар асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар ажлын хэсгийнхэн зөвлөмж боловсруулан сумдад хүргүүлэх юм а. Мөн энэ үеэр сум бүрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх залуучуудын зөвлөлийн салбарыг байгуулж бүтэц зохион байгуулалтанд оруулан үнэмлэхийг нь гардуулан өглөө.